Мэдээ үргэлжилж байна. Төв аймгийн музейд өвөөлгийн 3000 тусгай үзэсгэлэн дэлгэглэлээ. Тус үзэсгэлэн нь Монголын эртний нүүдэлчдийн соёлыг таниулах үндсэн зорилготой. Үзэсгэлэнд дөрвөлжин булшны соёлын ерөнхий ойлголтыг үзэгчидтэй хүргэхээр бэлтгээд байна. Мөн Монголын нутаг дэвсгэр болоод дэлхийн бусад бүс нутагт хэрхэн судлагдж ирсэн түүхэн явцыг судалгааны баримт их сурвалжид тулгуурлан дэлгэн харуулж байгаагаараа онцлогдсон. Тус музей нь одоогийн байдлаар 3909-ийн 5697 ширхэг үзмэртэй байна. За үүнээс 15 орчим хувь нь байнгын болон төр үзүүрт дэлгэцсэн байна. Тус музей жилдээ 1000 орчим жуулчдад хүрч үйлчилдэг гэлээ. Жуулчдын тоог 2 дахин нэмэгдүүлэхэд үйлчлэгээ сайжруулахаас гадна шинэ музей барилгатай болох нь чухал байгааг онцолж байлаа. Үзэсгэлэнгийн маань ерөөхдөө бол тахимуудад тухайн дөрвөлжин булшны талаар голчлон судалгаа хийжсэн судлаачид болоод дөрвөлжин булшны соёлынхны ерөөхдөө бол булшны зохион байгуулалт тэр хүмүүсийн хадан дээр сэлж үлдээсэн сэлмэл зураг тэр хүмүүсийн бас нэг өөрсдийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой тийм цосон зураг буюу Улаанбаатар хотын их тэнгэрийн ам, Гачуурдын амны ерөөхдөө хадны зургийн баримтжуулалтыг хийж энэхүү үзэсгэлэндээ ерөөхдөө ингэж ашиглаж дэглэсэн байгаа. Энэхүү үзэсгэлэн зөвхөн археологийн олдвруудыг дэлгэн үзүүлэхээс гадна Монголын эртний нүүдэлчдийн нэгдмэл соёлын цар хүрээ түүний өргөн удам нутагт хэрхэн тархан дэлгэрч байсныг харуулж дөрвөлжин булшны соёлыг бүтээгч ард түмний оюун санаа, урлагийн өвөрмөц онцлог, түүхэн залхамж чанарыг гүнзгийрүүлэн ойлгуулахад чиглэсэн байна.